энэ чуулганаар бол таны хувьд бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууц улаан дэд бүтцийн асуудлыг бас хөндөж санал хүсэлтэд бас илэрхийллээ тий. Тэгэхээр энэ тухай ер нь бол одоо Монгол улсад нийтдээ 113 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа. Энэ хүү иргэдийн маань одоо хэд орчим иргэд нь одоо орон сууцнд амьдэрдэг орон сууцны зээлд хамрагдах боломж гаргалгаа нь юу байдгийг тий. Өсрөл 13-4% нь л яг одоо тэр орон сууц нөхцөл хамрагдаж байгаа. Бус нь бол нэг бол яг өөрийн байртай хүмүүс байгаа л да. Гэхдээ хамрагдах шаардлагатай хүмүүс маш их байгаа байхгүй. За тэгээ яг орон сууцны хамрагдах тэр шаардлагыг аваад үзэхлээр тэр хэрэгжүүлэгч одоо гэр бүлийн яам тий гэр бүлийн хөдөлмөрийн яамлын яам эсвэл барилга хот байгуулалтын яам эсвэл нийслэлийн орон сууцны корпорац гэдэг байгууллагуудын дундын асуудал очоод байгаа энэ салбар дундын асуудал. За яагаад салбар дундын вэ гэхэлэр орон сууц чинь өөрөө тодорхой мөнгөн их усрээс ингээд одоо бий болох хэрэгтэй. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн орлого нь ажил хөдөлмөр эрхлэх боломж тааруу учраас маш бага орлоготой. Дунджаар нэг одоо юу гэдэг 1 саяас 3 саяын рейнж дотор явж байгаа байхгүй. Тэр мөнгөндөө тааруулаад зээл аваад орон сууцнд хамрагдъя гэхээр байж болох орон сууцны хэмжээ 30 м квадратаас доошоо юм байна. Гэтэл барилгын Монгол улсын барилгын орон сууцны норм дүрмээр 30 м квадратаас доошыг болохоор орон сууцны хүлээж авдаггүй юм зөрүүтэй ойлголт байгаа. Нөгөө талд хөгжлийн бэрхшээлтэй хүн хичнээн төвөргөний орон сууцыг одоо зээл аваад эргүүлэн яаж төлөх юм бэ гэдэг дээр банкуд өөрсдөө хандж байгаа нь бас их уян хатан биш байна. Орлого тооцохгүй байна. Эсвэл нөгөө ажил эрхлэлтэн тогтмол биш учраас тийм нийгмийн дадлын асуудал. Гэтэл 2023 онд болохоор 2 яамны сайтаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг орон сууцнд хамруулъя гэдэг хөтөлбөр гаргацсан. Тэгээ хэрэгжил тентэр байхгүй байгаа. За энэ асуудлыг одоо яах юм бэ гэдэг ийм асуулт тавьсан байгаа. Хариулт нь болохоор бид нэр одоо орон нутагт болон одоо нийт ашиглалтанд орох жоо төрийн орон сууцны энэ хөтөлбөрөдөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тодорхой хувийг хамруулна гэж байгаа байхгүй. Тэгээ би болохоор юу гэж хэлсэн гэхээр тодорхой хувьд нь ямар хүмүүсийг хэдэн хувийг хамруулах юм бэ гэж асуугууд одоо тухайн орон нутгийн юунаас болно, хүн амын тооноос болно, хөргөцнөөсөө болно гэсэн юм хариулт байгаа. За тэгээд хамгийн гол нь орон сууцны асуудал гэхэлэр манайхан зөвхөн одоо байранд орох тухай асуудал яриад байгаа. Олон улсад бол орон сууцны асуудлыг 7-8 аргаар шийдэд байна л да. Жижиг талбайтай байр хэрэгтэй байна. Эсвэл тодорхой одоо орон сууцнд амьдарч байгаа гэр орныг нь хүртээмжтэй болгох засан тохирож байна. Эсвэл бүр одоо хүн дэлбэрийн тий одоо өөртөө өөрчлөх чадваргүй хүмүүсийг бол асрамжийн орон сууцнд оруулах хувилбар бас байна. Хэвтрийн хүмүүс туслах хувилбар байна. Эсвэл ажил хөдөлмөр хийж байгаа арай гайгүй хэсэгт нь бол зээлийн хөнгөлтөө нөхцөл зээл олгож байгаа гэдэг ингээд чадвараас нь хамаар 40 олон төрлийн хувилбар байхад манайх нэг байр өгөх тухай бодцоод тэгсэн мөртлөө наривчилсан тэр хүмүүсийн судалгааг нас хийгээгүй байгаа. За тэгээ манай ажлын алба үнэхээр орон сууцны асуудал байгаа юм чинь ямар одоо асуудлууд байдаг юм бэ те та нар хичнээн төгрөгөөр зээл аваад хичнээн төгрөгийн орон сууцыг одоо урт хугацаанд эргэн төлөх болцоотой вэ гэж танил судалгаа хийсэн 1400 хүний тэр судалгаа авахд бол ажил хийж байгаа хүмүүс бас байна. Хамгийн гол нь нөгөө ажил эрхлэлтийнх нь олж байгаа орлогыг тооцохгүй бас асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэг ийм нөгөө чагтан төгжээ гэдэг шиг нэг ийм одоо асуудал дотор энэ хүмүүсийн асуудал орчод байгаа учраас энийг ер нь дөрөвтөө шийдье гэдэг ийм л юм яраас яваад байгаа гэсэн. Мөн одоо яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань хувьд бол бас толгомддог нэг асуудал бол нийтийн тээврийн асуудал тий. Тий. Нийтийн тээвэр дээр болохоор юм байгаа. За одоо үнэл хөгдөг шүү дээ үнэмлэхтэй тэр үнэлэхээрээ автобусанд оросон. Гэхдээ автобус маань өөрөө нэгдүгürt одоо маш хүртээмж тааруу байгаа шүү дээ. Тэгэхээр тэрхэмжтэй хүмүүс бол тэр болгон одоо автобус ашиглаж чадахгүй байгаа. Гэтэл та энд одоо таны тань зориулсан төрийн үйлчлэгээ чинь автобусны хөнгөлтөө гэдэг тодорхой мөнгө тэр компани л бас явж байгаа шүү. Одоо нийтийн тээврийн үйлчилгээрэв. Гэтэл тэрнийх нь оронд нөгөө хүн чинь өөрийнхөө унаагаар явна. Эсвэл машин одоо хүн амьтан гууж явдаг ийм асуудал байгаа. Тэгвэл тэр мөнгийг өөрөө хэрэгэлдэггүй байгаа автобусны үйлчлэгээр шилжүүлж яхаар нөгөө хүн өөрөө жинхэнэ хүртээмжтэй нөгөө нийтийн такси нээдэг юм уу те тэр унаанд нь эсвэл төлөө явах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ингээд тийм оновчгүй үйлчилгээнүүд аяух байгаа. За бүр ингээд жишээ аваад үзэхээр хараны бэрхшээлтэй хүмүүс байгаа. Тэ бид нар ингээд нүдээ ингээд анцсан байхад миний хажууд хин ирсэн гэдгийг харж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ямар номерын автобус ирсэн бэ гэдгийг дуурахгүй зарлахгүй байгаа. Тэгээд асуухлаар бид нар ийм стандарттай дүрмтэй одоо энийг ингээд гаргаж байгаа гэж байна. Тэгэд 2023 он гэж байгаа. Одоо 2025 шүү дээ. Тэгэд яагаад тэгвэл одоо хэрэгжихгүй байгаа юм бэ ч одоо болохгүй шүү дээ. Тэгэхээр за бид нар анхаарал гэдэг нэг ийм л хариулт болж байгаа байхгүй. Тэгээ одоо араас нь бүр тодорхой асуулга аваад очиж уулзч үзэх хэрэгтэй юм байна. Энд чинь өөрөө их хурлын одоо гишүүн төлөөлөл болохын хувьд хуулийн хэрэгжлийг хангуулах бас чухал ажил байхгүй. Тийм.
Групптэй хүмүүс бас маш их байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн манданд тий. Тэгэхээр бас нэг эмнэлгийн нэг юм тогтолцоо байдаг. Группээ сонгуулахын тулд өөрийн биеэр заавал ирж группээ сонгох хэрэгтэй байдаг. Энэ талаараас өнгөрсөн 7 хоногийн чуулган дээр асуудал тавигдчих байх шиг байсан. Энийг үнэхээр өөрийн биеэр заавал ирэхгүйгээр группээ сонгуулах боломж байдаг юм уу? Зарим хүмүүс бол яг өөрсдөө биеэр ирээд группээ сонгуулах боломж байгаа. Бас хэсэг бүлэг хүмүүсийн хувьд бол боломжгүй цаг үе бас байгаа шүү дээ. За групп дээр болохоор ийм асуудал байгаа. Одоо жишээлбэл иргэшгүй одоо бие бэлтрийн тодорхой хэсэг нь иргэшгүйгээр одоо алдсан тий. Одоо жишээл над чиг юу гэдэг хөлн ингээд тайралцсан. Угаасаа ахиж одоо ургахгүй тий. Эсвэл зарим хүмүүс бол одоо энэ нөхөн сэргэх боломжгүй урт хугацаанд одоо ингээд явж чадахгүй болсон. Ийм бэрхшээлтэй хүмүүс бол дахин одоо тий энэ нь хэвээр юу гэдгийг одоо энэ нь ямар ингэж үзэх бол утгагүй байна гэдэг ийм саналуудыг нөгөө хүмүүс хэлээд байгаа байхгүй. Яагаад ингэж ойлгодод байгаа вэ гэхээр тэр групп сунгахад бүртгүүлдэг үзэлгүүд нь өөрөө нүдтэй хачиг хамрах хоолой за зүрх судас гэдэг нэг эмчүүдээр тойроо үзүүлж байгаа. Хамгийн гол нь уулын санаа нь болохоор эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх зорилготой гэж байгаа байхгүй. За хөгжлийн хүмүүс маань эрүүл мэндийн хувьд ямар байна гэдгийг шалгаж үзээд болж гэнэ үгүй болохгүй бол наривчлсан үйлсэд хамрагдъя. Алуу тгий ингээ гэдэг арга хэмжээ авах зорилгоор тэр группийн өсөлгүүд чинь ингээ яваад за тэгээд эмнэлгийнхаа үйлчлэгэндээ хамруулж байгаа юм чинь нөгөө хүний эрүүл мэндийн дүгнэлтэнд гараад хөдөлмөрийн чадварын дүгнэлтэнд гараад ингээ тэр хүн группт хамруулах хэрэгтэй. Гэтэл нөгөө эрүүл мэндийн баахан үйлчлэг хийж тойрч явж яснаа тэндээс гарсан дата нь эргээд ерөөсөө хэрэглэгдэхгүй тийм. Өнөөдөр группт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний хэдэн хувь нь одоо ямар эрүүл мэндийн асуудалтай байгаа. Дагалдах 2 дахь 3 дахь эрүүл мэндийн асуудал нь юу байна гэдэг нь ерөөсөө наривчлсан тийм боловсруулалт байхгүй. Тэгэхээр чи хүн тэрийг ойлгож байгаа байхгүй. Бид нарыг хизээ өөх үү гэдгийг асуугаад байгаа юм шүү. Бид нар ямар зорилгоор биднийг өөрөө шалгаж явд юм бэ гэдэг асуудал үүсэж байгаа. Хоёр тэгвэл тэр группт одоо хүмүүсийг оруулж байгаа процесс нь маш их оочор дараалалтай. Гэрээс нь ингээ хол. Тэгээ хүн гуйгаад яваад очихоор нөгөө хүмүүс янз бүрийн эрүүл мэндийн асуудалтай юм чи хүлээн ядарна. Улам л сэтгэл зүйн асуудал үүсэж байгаа. Тэгэхээр процесс нь өөрөө юм болохоор группийн энэ асуудлын зорилгыг нэг буруу ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ эрүүл мэндийн үзэж байгаа л эрүүл мэндийнхаа тайлан, дата мэдээлэл дээр заавал тэнээр үндэслээд дараг арга хэмжээ авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр байхгүй байгаа учраас өнөөдөр энэ группийн хүндрэл гэдэг юм бий болоод байгаа. Тэгэхээр цаашдаа ер нь бол яг өөрийнхөө биеэр очиж үзүүлэхдээ үнэхээр үзүүлсэн шиг л үзүүлмээр байна. Тэгвэл тэр хүмүүс чинь ингэж ярих болж байгаа байхгүй. Тэгэхгүй зүгээр ингээд нэг моочорж ирсэн нэг юм чеклист хийгээл те за зүгээр гэж явуулах чагаа бол би яг юуны төлөө үзүүлээд байгааг нь ойлгомж өгч байгаа. Гол асуудал нь тэндээ байгаа гэсэн. Тэгэхээр өнөөдрийн чуулган дээр бас та нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо чөлөө цаг агуулгач ч юм уу спортын талбай спортын арга хэмжээ зохион байгуулагч ч юм уу бие бэлтрээ хөгжүүлэх бас анхаарах тал дээр бас асуудал хөндөж байгаа шүү. Тийм. Яг нь энэ ер нь ингээд бид нар тийм бид нар одоо айгүй энэ дэр нэг юм бид нар ингээд төлөвлөгөө хийгээд тэгээд дараа нь гүйцэтгэлээ хийгээд тэрийнхээ биелэлтийн хэмжээ шалгуур нь айгүй тодорхой байх хэрэгтэй байгаа шүү дээ. Жишээл манай локаг шүн тэгсэн мэт шүү дээ. Шугам бариад жин хэмжгээд байгаа шүү болчиход байна гэдэг. Тэгэхээр нийтийн спорт бүх нийтийн спортоор хичээл үйлчилгээг хүртээмжтэй болгоно гэдэг ийм зорилго донд бүр дотор нь ингээд задлаад үсэх юм бол спортын одоо төгсөлбөр барина гэдэг ийм ажил байж л дээ энэ одоо онуудаа. Тэнгүүт тэр төгсөлбөр барьсныгаа л 78% гэдэг үнсэн байхгүй. Гэтэл яг спортын төгсөлбөр барих юм уу эсвэл паралимпийн тамирчдыг одоо тэмцээнд оруулах нь өөрөө нийтийн биеийн тамирыг хүртээмжтэй болгох ажлуудын зөвхөн нэг хэсэг нэг байхгүй. Тэгэхээр нөгөө зорилго нь болон хэрэгжилт нь тэгээд нөгөө гүйцэтгэж байгаа тэр одоо гүйцэтгэл нь хэмжүүр шалгуурын хоорондын юм зөрүүтэй байдлаас болоод гişүүд энийг уншихдаа яагаад ийм зөрүүтэй байгаа юм бэ? Тэгээд 70% үцгэр чинь нийтийн биеийн тамир хүртээмжтэй болсон гэсэн үг гэдэг ийм одоо төлөвлөгөөний тэр нэг юм одоо зарчмын асуудлыг би хөндөж тавиад байгаа. Ер нь бол нийтийн биеийн тамирыг хүртээмжтэй болгохыг гэвэл хүн явган алхах гүүхтэй хинч байсан ороод алхах одоо орчин талбай хэрэгтэй байна. Ажлын байран дээр хүмүүс одоо хөдөлгөөнтэй байх орчин нөхцөл хэрэгтэй байхгүй. Тэр энэ төр болон дүгнмээр юм шиг байна. Тэрийг хийхгүй бол зүгээр л одоо паралимпийн тамирчдыг одоо оруулнаач гэдэг юм үү те. Эсвэл одоо олон улсын тамирчдыг оруулна гэдэг дүгнжил бараг уулна ойлгомжтой байхгүй. Ингэж лавлж асууж бас тодруулсан гэсэн.